Энэ удаагийн дугаарыг Melbet хамтран хүргэж байна. Та доорх линк дээр нэг товшилтоор бүртгүүлэхдээ тогтчлол гэх промокодыг ашиглаад шинэ хэрэглэгчдэд зориулсан 150% урамшууллаа аваарай. Түүнчлэн дуртай баг болох The Mongols багийн төлөө бооцоо тавих боломжтой. Бүртгэх хэлүүсгэхдээ товчлол кодыг ашиглахаа битгий магтаарай. Линк болон кодыг комент хэсгээс үзээрэй. Баярлалаа. Deep cover бол галзуу ад явдаж бөгөөд инээдэм тусаан утгагүй байдлын хосол таны татаж хөвгөлтэй байлгана. Бүх зүй цагдаа нар цөхрөнгөө барсан нэгэн шийдвэр гаргаснаар эхэлнэ. Лондонны гинт хэргийн ертөнцид нууцаар нэвтрэхийн тулд уран жүжигчнийг эсвэлхээр шийднэ. Бид Хьюгтэй танилцсан. Энгийн нэгэн офисын ажилтан. Өдөр тутмын өтөртэй амьдралдаа багчилсан хөвгөлтэй зүйл нэмхийг хичээдэгч дарагдаа үргэж түүг уддаг. Харин Марлон бол туршлагатай импров жүжигчин. Гэхдээ тэр үргэж давтагддаг жижиг дөрүүдээс залхаж жинхэнэ боломж хайж буй нэгэн. Тэдний зам импровын хичээл дээр огтлцсон. Хью өөрийн дуу хоолойгоо олоход тусална гэсэн зарлалын хуудаснаас болж хичээлд оролцохоор илнэ. Тэнд тэрээр сэтгэл татан багш Кэттэй уулзна. Кэт Хью болон Марлон хоёрын авьяасыг шууд анзаарч хамтдаа тоглохыг урьдаг. Тэдий тайзан дээрх санаанд ормгүй амжилт Хьюг бүрэн дүр хичээлдээ шамтахад хүргэнэ. Гаднаасаа өөртөө итгэлтэй мэт харагдах Кэт үнэндээ санхүүгийн хүнд байдалтай тэмцэж байлаа. Найзууд нь хайр дурлалынхаа амьдралд умсан учраас өндөр бооцоотой үдэшлэг зохихыг санал болгодогч Кэт түүнийг нь дааж чадахгүй. Тэрээр гаднаа тайван харагдахыг хичээдэгч найзууд нь түүнийг ойлгож мөнгө санал болгодог. Гэвч Кэт татгалзсан. Энэ үед Марлон муу мэдээ хүлээн ам. Түүний менежер Гэри түүнтэй хамтахаа болж байж. Тэдний хууль заяа гинт өөрчлөгдөнө. Цагдаа Billings импровын хичээлд нь гинт орж ирнэ, тэмдлээ үзүүлнэ. Тэрээр цагдаа нар гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд комедиануудыг ашиглах төсөл дээр ажиллаж байгаа тухай тайлбарлана. Уламжлалт цагдаа нар нэвтэрч чадахгүй гэмт хэргийн ертөнцид комедиануудын онцгой чадвар хэрэгтэй гэж үзжээ. Billings Кэтийн импровын авьяасыг магтаж хоёр итгэвтэй хүний сонгох үүрэг өгнө. Түүний ширдэг сурагчид боломжгүй байсан ч тэрээр өөрийн хичээлдээ гүнзгий автсан. Гэхдээ энэ ажилд тохирохгүй мэд Хьюг мөн дүрийн мастер Марлоныг сонгоно. Тэд эхэндээ эргэлцсэн ч эцэст нь зөвшөөрч хотын гэмт хэрэгтнүүдийг устгах шинэ баг бүрэлдэнэ. Тэдний анхны даалгавар бол хуурамч тамхины 8-анд нэвтрэх. Кэт худалдаа авсныг зохион байгуулж Марлон бэлэн байдалд Хью ажиглагчийн үүрэг гүйцэтгэнэ. Марлин тэдний дүр төрхийг төгс боловсруулж үнэхээр итгэмээр болно. Дэлгүүрт дөнгөж ормогцоо Марлин дүрдээ бүрэн уусаж харин Хью санаанд хүү чипс унгаад ичиж зогсондоо байн уучлагдах байна. Холоос ажиглаж байсан Billings өөрийн хүн сонголтоо эргэлзэн харна. Марлин нөхцөл байдлыг хорцдгож дэлгүүрийн эзнээс бараагаа гаргаж өгөхийг шаардна. Айсан дэлгүүрийн эзэн тэднийг хотын бартаатай хэсэг рүү дагуулсан явна. Хью өөрийгөө энд тохирохгүй мэт мэдэрнэ. Харин Марлин дүрдээ тууштай хിവэр. Харуул тэднээс твсгээ хураадахыг шаардсны дараа тэд босс Флайттай уулзна. Флайт тэднийг дэлхийн хэмжээний мэрэгжилтнүүд гэж найдаж ухтана. Кэт тэдний намгүн байдлыг тайлбарлаж шууш гэх этгээд албаничуудаас хулгайлсан барааг андуурч авсан тухай ярина. Бүтээгтүуний чанарыг шалгахын тулд Флайт Хьюг туушиж үзхийг хүснэ. Хью татгалзахыг оролдож би хэрэглэгдэхгүй гэж хэлэх боловч Флайт шахна. Марлин гайхалтай асуулт асууж хэрэг үлдсэн нь зүгээр л гурил бол яах вэ гэж лавзна. Хью үүний цаад санааг дор нь ойлгож шууд хариу үйлдэл үзүүлнэ. Гинт албаничууд агуулах руу дайран орж хулгайлагдсан бараагаа буцааж авахыг шаардна. Албаничуудын толгойлогч Скандер бараагаа нэхэхэд Кэт үүнийг өөрсдийнх нь бараа бөгөөд Флайт үүнийг авах гэж байгаа гэж маргана. Флайт албаничуудын санхүүгийн чадхыг харуулахын тулд үн хаягдсан. Харин Скандер $60,000 санал болгоно. Марлин өөртөө итгэхтэйгээр $80,000 гэж тууштай зогсно. Марлины заримг байдалд гайхсан Скандер зөвшөөрнө. Флайт ч тэдний үзүүлсэн товарлтууд сэтгэл хангалуун байж тэдэнд ажил санал болгоно. Флайт явсны дараа уруулаа санаа амран сэтгэл түгшснээ илэрхийлнэ. Billings үүнийг Флайтыг барих алтан боломж гэж харна. Тэдний дараагийн даалгавар бол бүлэглэлт гүн нэвтэрч дараагийн том 8 хаан болохыг олж мэдэх явдал. Хью зүгээр л эрүүл ухаантай болохыг хүсэж байсан ч Кэт тэдний чадварыг дэлхийд харуулах ёстой гэж зүтгэнэ. Маргааш нь Флайт тэдэнд өртөө хүнээс 20,000 тазаанд хурааж авах даалгавар өгнө. Манай гурав Флайтэд өртөө итгээд зэвсэгтэй байж мардгүй гэж бодгоомжиж байсан ч Billings бүх зүйл хяналт нь байгаа. Багахан эрсдэлтэй их ашиг олох боломжтой гэж тайвшруулна. Хэдэн цагийн дараа тэд өртөө итгээд Сэжрийг олж мөрдөнө. Марлин Хьюг шил хагалах чадваргүй байгааг нь ширүү шүүмжилж дараа нь ямар нэг зүйл шатаахыг санал болгоно. Сэжр тайван байхыг гуйсан ч гинт зүхтах гэж оролдоод машинд мөргүүлнэ. Марлин хурдан гар цараа цогцын зургийг авч Флайт илгээнэ. Цагдаа нар ирэхэд нэгэн мөрдөгч Сэжрийг олон жил мушгиж байсан шилдэг хүйсний азуурчин гэж таньж согтуу жолоочийн осод гих таамгийг үгүйсгэнэ. Сэжрийн гэрээс асар их ноцох баримт олдож хөршүүд нь 3 хүн харсан гэж мэдүүлнэ.
Шүүш Сэжрийн үхэл цочирдож энэ бүхэн Fly-гийн харгас сойролт байсныг ухаарна. Дараа нь Fly ашигын 50% өгч баяр тэмдэглэх цаг болно. Fly-гийн төрсөн өдөр Hugh зориг орж Shasta City-ийн хийг оролдоно. Харин Marlin өөрийгөө хөнгөн хийсвэр залуу мэт харуулахыг хичээнэ. Баараас гарах үед Cat найзуудтайгаа санамсаргүй таарч тэд түүнийг нэрээр нь дуудахад Fly гайхна. Найзууд нь шахаж эхлэхэд Shosh тэдний явах хэрэгтэйг сануулна. Нэгэн кафед тэд өнгөрсөн амьдралынхаа тухай яригдсан. Fly охинтой гэдгээ дурдахч түүнтэй холбоотой яхаас дургуутсдаг. Гэвч тэдний яриаг Metaf, Tom Boss тасалдуулна. Fly багийнхандаа Metaf-тай ярихгүй бүр харж хэрэггүй гэж анхааруулна. Boss Albin-чуудтай эвлэрсэн ч гурвыг буруутгана. Fly тэднийг хамгаалж тэд үнэн ч хүмүүс бөгөөд бүхнийг балсан хүн нь Metaf өөрөө гэж маргана. Бурбал энэ ажлаас гарахыг хүснэ. Гэхдээ Billings тэднийг явуулсахгүй. Үүний зэрэгцээ цагдаа нар манай гурвыг мөрдөж байхад Fly тэднийг дараагийн шинэ ажилд илгээнэ. Marlin ямар нэг зүйл буруугаар ирэх тохиолдолд зориулж гар бөмбөг шүүрж авна. Гэвч бөмбөгнүүд ажиллагаагүй болж тэд зүгтөд хүрнэ. Поогоор цөөн өхөлтэй нүүр тулгарах төхөх үед Billings гинт гач ирэн тэднийг аварна. Cat түүнээс яагаад ганцаараа байгааг асууж Billings-ийг хууль бус цагдаа гэдгийг ойлгоно. Тэр үннээ хүлээж тэднийг мөнгө авчрах хүртэд ашиглаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэр бүх файлыг атгаж байгаа учраас тэд зүгтах боломжгүй. Гэвч тэр үгээ дуусгаж амжаагүй байхад хэн нэгэн түүнийг хөнөн. Аз болоход Cat уцаа цагтаа унтрааж амжжээ. Шөнө өрөө цагдаа нар гурван найзыг нь олж хөөцөлдөн хийсэн ч цагдаа нар ялагдах нь тодорхой байв. Цагдаа нар тэднийг хөөж ихэсэн тул Cat найзынхаа гэрт огцсон ч тэнд олон хүн байлаа. Найзууд нь Cat-ийг буруу зам руу орж сэжигтэй хүмүүстэй нөхөрдөж байна гэж санаа зовж байв. Тэр дундаас нэг нь хулгай хийж байгаа мэт харагдана. Cat нэгэн түлхүүрийг зааж өгч Marlin түүнийг авав. Дараа нь Cat Dane-ийн уул мөрийг арилгах тазаар санаа зовж байсан ч Shosh өөр төдөвдгөөтэй байлаа. Бүх зүйл дууссаны дараа Shosh гурвууланг нь гэрт нь хүргэж өгсөн ч Hugh үлдлийг хүсв. Cat түүнийг гэртээ авчирч тэнд Hugh ию хүчрэх болов. Харин энэ хооронд бусд нь асуудал оржээ. Бүдиглийнхэн Marlin-ийг зар сугтчлагаанд харж тэр өөрийгөө хин гэж хэлсэн нь худал болохыг ойлгов. Зодоо эхэлж Shia утасны дуудлага авч хархнуудыг олсон гэж хэлв. Уран найз бостой нүүр туллаа. Fly-г багийнхнаа устгахыг тушаав. Тэр буудахаар бэгдсэн ч эцсийн мөчөд зогсов. Тэр тэднийг Metaf-ыг устгахыг хүссэнд буруутгасангүй. Fly бол гэмт хийхтэн, харин мангас биш. Тэр учир шалтгаангүйгээр хэнийг ч хөнөөхгүй. Хэрв тэд хотыг орхихгүй бол бүгд өөхөх болно. Галт тэргийг хүлээн зогсож байх үед SWAT баг тавцанд руу дайрч тэднийг баривчлаа. Нэгэн байцаагч тэдэнд сүрчийн боломж олгов. Тэд Fly-гийн бүлэглэлд нэгтэрч Metaf-ийн хилэг цэрийг таслан зогсоох ёстой. Cat шин төлөвлөгөө боловсруулав. Цагдаагийн тэмдгийг ашиглан тэд Fly-г олж тохирцоо санал болгов. Тэд түүнийг судлаж охинтойгоо дахин уулзах боломж олгоно. Шүн дунд хилэг цэр боллоо. Гэвч тэд Fly уг 8-ны нэг хэсэг гэдгийг хараахан мэдээгүй байв. Цагдаа нар Fly-г аврах сонирхолгүй. Зөвхөн хилэг цэрийг таслахыг л хүсэж байлаа. Гурван найз туслахаар яаран очив. Тэд бүгдийг онилсон мэрэгэн буучид байна хэмээн хашгирч Fly-г суллахыг шаардлаа. Metaf тэднийг зад гаргаж буйг ойлгож Marlin үүмэн дунд салют бөмбөг ашиглав. Цагдаа нар довтлон орж ирэв. Shosh багахан мөнгө шүүрч аваад Hugh-тэй салах ёс гүйцэтгэлээ. Цагдаа нар бүслэхээс өмнө Fly гурван найздаа талархлын илэрхийлж болгон мөнгө өгөв. Тэгэд кино ингээд дуусчин түүсэт хэсэг үнэхээр гайхалтай. Cat, Marlin, Hugh нар бүх алдаа онцлогоо зэрэгцэн импровизацийн ур чадвараараа муу залуусыг хожиж чадсан нь жинхэнэ суу тухайн юм. Энэ кино хөнгөн модогч өнгөц биш. Жүжигчид бүхнээ зориулж тэдний химийн холбоо гайхалтай мэдрэгдэнэ. Дугуйн хөөцөлтөн эсвэл хөгжигтэй нууцлаг дөрүүдийн хэсгүүд үзэгчдийн санаанд удаан үйтнэ. Хэрв та эерэг энерги Британийн хошин шог амтлахыг хүсэж байвал Deep Cover-ыг үзхий зүйлээ. Үзээд инээж бодлоо хуваалцаарай. Одоогоор ингэж боллоо. Та бүхний лайк бидэнд их урам өгнө. Удахгүй дахин уулзъя.